Crypto Pojing-ийн YouTube channel-д орж бичлэг үзэж байгаад баяртай байна. Тэгээ та бүхэн цаашдаа ч гэсэндээ бичлэгүүдийг үзнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд юун төрөндөөс бидний урдны эпизод дээр ярихад бол маркет нэлээд доошогоо бууж идсэн байгаа тий. Ерөнхийдөө тэгээ одоо ер нь гайгүй болох байх гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн эпизод дээр маркетинг талаар яриад жоохон доошо бууж идсэн та холбоотой нэлээд яриа хийсэн байгаа. Ороогүй бол биш ээ. Үзээгүй байгаа бол энэ видеоны төгсгөлд оруулчих. Ороод үзээрэй. Тэгээд харин дээшээ буужиндаж болох зоосоор Loopring буюу LRC гэдэг тикертэй coin-ийн талаар ярьсан байгаа. Тэгээд энэ урдны эпизод хэд үлээ ихэ 15 те мэдээ чи тоогоо марчиж track хийхдээ чамшиг. За тэр яах вэ? Season 1 шүү. Нэг тий. Season 1 хэвээрэл явж байгаа. Тэгээд тэрийг үзээгүй байгаа бол ороод үзээрэй манайхаа. Бас урдны эпизод дээр комментууд уншсан бит хоёр үсээд засуул гэж хэлсэн мэлээ. Гэхдээ инхээ засуулсан байгаа. Гайгүй л хөт те. Инхээ засуулсан юм чи би яах вэ тэгээд. Гэхдээ яг үсээ сүлжүүлчлээ. Тэгээд та нарын үгийг сонссон шүү. За тэгэхээр өнгөрсөн эпизод дээр бас нөгөө нэг giveaway зарласан байсан те. Тэгээд тэрний 10 ялагч руу имэйлээр холбогдсон байгаа. Тэгээд одоогоор 2-3 хүн л холбогдож шагналаа аваагүй байгаа. Тэгээд тэрийг өөрийн хугацаанд холбогдоод шагналуудаа авах. Binance-ийн хаягийг мемо гэж бичээгөө явуулчихсан. Тийм. Би тэгээд буцаага хариуцсан маа. Мөнгө ч алга болчих шүү дээ. Тийм болохоор мемогоо заавал явуулах хэрэгтэй. Тийм болохоор явуулаагүй. Тийм. Тэгээд явуулсан. Гэтэ хүмүүс ягаад Binance-ийн хаягийг бас өгөөд байгаа тэр айгу disappointed байсан. Ягаад гэвэл тийм бүгдээрээ ихэнх нь Binance-ийн юм. Terra Station-ы утсан дээрээ суулгаад тэгээд яг өөрсдийнхөө wallet руу Luna-гаа аваасаа гэж бодож ирсэн. Тэгсэн чинь дандаа Binance-ийн аккаунт руу аваад исэн. Гэтэ ямар ч байсан явуулсан тий явуулсан. Тэгээд нэг хүн л хүүхдлийн шиг үлээ Instagram-аар холбогдож авсан ш нэрэ. Тэр болохоор өөрийнхөө Terra Station-ы wallet руу авсан. Чи шүү. Тийм тэгээд одоогоор Luna хиттэй голын үнэлгээ нэг $10 авцсан уу? 10 арай хүрээгүй. 10 арай хүрээгүй. 10 хүрчвэл гоё болох гэдэг ба штэ эсвэл үед бол эсийг асаач байгаа. Ч юм бол айгүй өндөр. Эсийг асаач байгаа. Унтаасан ч ямар чимэг болсон тий. 7.20 тань. 7.20 тань. Тэгээ одоогоор 7.20 байгаа ч гэсэндээ ирээдүйд ер нь $100 хүрнэ гэж итгэж бас найдаж байгаа шүү. Манай Terra Luna болвол тий. Мэдгүй. Тэгээд би тэгэл итгэж найдаж байгааг хэлчихлээ. Болно гэж бол хэлээгүй. Тэгээд араад байгаа бас тий санхүүгийн зөвлөгөө биш. Тэрийг бас анхаараарай, анзаараарай. Тий. Тэгээд өөрч юу вэ? Тий. Юу өнгөрсөн 7 хоногийн 4-р өдөр бас Clubhouse дээр хэдүүлээ клуб дээр өрөө нээж ярьсан байгаа. Ерөнхийдөө 4-р өдрийн Америкаар бол 4-р өдрийн орой 9 цагт Central Standard Time-аар Монголоор 5 дахь өглөө 10 цагаас. 10 цагаас тий. Зөв тий. Тий. Clubhouse дээр өрөө нээж ярьж эхэлсэн байгаа шүү. Өнгөрсөн 7 хоног 2 дахь team session маань байсан. Token Research Night буюу бид нар энэ 3-т нь явна. Тэгээд анх удаага бас зөвхөн яг бидний хүрээлэлээс биш, яг одоо манай community-гаас орж ирсэн. Бид нар яг coin-той холбоотойгоор яг Clubhouse дээр танилцчихсан манай Од гэж залуу байгаа. Тэгээд өдөртөө бидний яриа болгон дээр орж сонсдог, манай видео үздэг, манай Од гэж залуу бас орцгиё гэсэн. Тэгээд ерөөхдөө Token Research Night-ыг ерөөхдөө доорож 7 хоногт нэг удаа хийн. Тэгээд энэ дээр бид нар юу зорж байгаа вэ гэхээр бүгдээрээ монголчуудаараа тийм ганцхан нэг хүн судлах биш, 10-аа 20-аа 30-аа судлах. Нийлж байгаа. Бүгдээрээ хамтдаа амжилт олох тийм. Ганцхан нөгөө топ 10 coin-ыг бид трейд хийх биш. Тийм нөгөө gem болно гэж hidden gem тийм low cap gem 100 нуур 200 нуурын coin-уудыг олж байгаа. Тэгээд олдох зорж байгаа. Олж байгаа биш юм. Зорилго нь тийм. Хэдүүлээ хоорондоо яажснаас. Бидний тэгээ нөгөө shitcoin байсан ч гэсэн ярьж болдог. Тэгээ айгу нээлттэй тийм групп байгаа. Тэрэн дээр ямар нэгэн шүүмж байхгүй, буруу яриа, зөв яриа гэсэн зүйл байхгүй. Тэгээ хүн болгон өөрсдийнхөө бодлыг хуваалцаад, алдаагаа ч гэсэн хуваалцаад, оноогоо ч гэсэн хуваалцаад явдаг тийм оройны token research night байгаа. Тэгээд интернет тавихгүй тийм болохоор орж ирээд хүс юм ярьж болно, асууж болно. Тэгээд өөрөөр чинь нэт дээр ингээд өөрөөс чинь зөвхөн яриач тавьчих юм авчих гэж бодох шаардлага ерөөсөй байхгүй. Чөлөөтэй орж ирээд тийм яриа байгаа шүү. Тийм. Сонсоод оролцож болно. Тэгээд өнгөрсөн 7 хоноглоо миний хувьд айгүй гоё өгөөчтэй session болсон гэж бодож байгаа. Манай хин өнгөрсөн 7 хоногт манай Эрхмах орж ирж оролцсон тий. Тэгсэн чинь айгүй гоё яриа болж өнгөрсөн гэж бодож байгаа. Миний талаар Монголд баг crypto forex хийдэг танихгүй хүн гэж баг байхгүй бах тий. Айгүй гоё туршлагатай туршлагаасаа хуваалцаад
мундаг trader хүн байгаа. Их маахын Discord-ийн группийг бас доор description дээр оруулчих тий бичлэгнийхаа. Тэгээд ороогүй орж сонирх хүмүүс ахын бол ороод join хийгээрэй гэж хэлье. Discord-ийн channel дээр айгүй active байт юм байлээ. Тэгээд ер нь бол айгүй гоё мэдээ болсон шүү өнгөрсөн 7 хоног. Тэгэхээр яг хоо өнгөрсөн 7 хоногийн хувьд мэдээнүүдээс ярих гээд эхлэхэд юу Robinhood бас мэдээнд өртсөн байлээ. Robinhood чинь шинэ CEO-тэй болсон юм байна шүү дээ. Өнгөрсөн сарын өмнө Christine Brown гээд хүн байлээ. Сарын өмнө ажиллаа эхлээд тэгээд яг сар гарны өмнө хоёлаа бас эпизод дээр ярьжсэн шүү дээ. Нөгөө Dogecoin-ыг гаргадаг болгоно withdraw хийж болдог болгоно гэж ярьжсэн шүү дээ. Тэрийг ер нь хэрэгжүүлэх гээд баг head хийгээд явж байгаа хүний нэг юм байлээ. Тэгээд ер нь удахгүй цаг хугацаа өгөөгүй байлээ. Гэхдээ ер нь удахгүй нэг Robinhood-ээс авсан криптонуудыг гаргаж болдог болно, татаж болдог болно гэсэн тийм мэдээ гаргасан байлээ. Угаасаа Robinhood чи тэрэн дээр айгүй их шүүмжлэл өртсөн шүү дээ. Ерөөсөө гаргаж болдог. Ер нь ямар ч exchange дээр хэрэг coin гаргаж болдгоо л тэрэн дээрээс аваад хэрэггүй. Тийм. Not your keys, not your crypto. Одоо бидний философитой нийцэхгүй байгаа. Тэгэхээр ямар нэгэн ер нь exchange дээр trade хийж байгаа бол leverage-гүйгээр зүгээр яг spot market-ээр худалдаж аваад тэрийг өөрийнхөө wallet руу татаад тэгээд DeFi гэсэн юм бол бүр DeFi дээр нь хэрэглээд тэрнээс interest аваад байх хэрэгтэй. Тэр бол хамгийн стратеги. Яа, тэрэн дээр нэмээ нэрээ цаашдаа бас өөрсдөө Кристин юу гэж ярьсан гэхлээр өөрсдөө цаашаа ингээд Coinbase шиг super app тэгтээ stockтэй холбоотой бас та угаасаа stockны арилжаа, хувьцааны арилжаа хийдэг, тэгээд криптоны арилжаа хийдэг super app болгоно. Тэгээд цаашдаа бас юу staking хийж болох боломжтой болохын талаар бодож байгаа. Тэгээд бас нөгөө нэг зээл өгөх тий тэрний талаар бас бодолцож байгаа, ярилцж байгаа компани дотроо тийм мэдээ гарсан байлээ. Тэрэн дээр нэмээд бас PayPal-ийн CEO Dan Schulman гэж золоод тий 3 сард тэрнтэй бас өрсөлдөхөөр super app ер нь хийж байгаа гэсэн тийм мэдээ гарсан байсан. Угсаа PayPal тэгээд Venmo хоёр ч ер нь айгүй aggressive сүүлийн үед криптотой холбоотой айгүй олон ажлууд хийж байгаа. Тэгээд тэрэн дээр нэмээд бас PayPal, Venmo хоёроос бас нөгөө биткойн хоорондоо явуулж withdraw хийж болдог болгож байгаа гэд юутай Robinhood-тэй бас адилхан тийм мэдээ гарсан байлээ. PayPal орлогоос юунаас болоод крипто гүйлгэнээс болоод бас нэлээд нэмэгдсэн гэдээ ярьжсэн шүү дээ. Тий, айгүй нэмэгдсэн байлээ тий. Тэр нөгөө нэг блокчейний тэргүүлж явж байгаа Jose Fernandez гээд залууны ярьцлага өгөхдөө ингээд хүмүүс блокчейн бол угаасаа нээлттэй байх хэрэгтэй тий. Тэгээ хүмүүс тэр опшныг нь өгмөр байна. Тэгээ цаашдаа ер нь айгүй тийм open platform-ыг хийхин төлөө хичээж байгаа гэсэн тийм ярьцлага өгсөн байлээ. Тэгээд дараагаар нь гэвэл Nebraska-д нэрээ айгүй нааштай мэдээ гарсан. Тэрийг сонссноо чи. Юу шинэ хууль гаргаад тэрийг яг нэг сард introduce хийсэн байлээ. Шинэ хууль гарсан. Тэрэн дээрээ юу гэсэн гэхээр банкнуудад одоо крипто арилжаа хийх одоо эрхийг өгж байгаа тийм зөвшөөрөл олгосон маягийн тийм хууль гаргасан байлээ. Хамгийн анхны муж болсон угаасаа биш яах. Wyoming ч хамгийн анхны муж болсон шүү дээ. Тийм мэдээ гарсан тий. Тэр нь Wyoming ер нь крипто тал руугаа илүү хэрэглүүлсэн гэдэг дайраад байгаа шүү дээ. Айгүй амбицтай тий. Тийм. Өнгөрсөн жил чинь бас Wyoming дэсэн баха тий. Kraken based хамгийн анхны крипто банк Kraken-тэй холбоотойгоор яасан тий. Тийм. Тэгээд тэрийг нь болохоор Nebraska Financial Innovation Act гэдэг нэртэйгээр яг нэг сард Mike Flood гэдэг сенатор хүн Японы Telcoin гэдэг компанитай хамтраад одоо мужийнхаа governor хэрч одоо юу лээ хотын дарга мужийн дарга юм уу? Governor ингээд онцоор бол одоо юу лээ introduce засаг дарга тий. Санал болгож тавьсан байлаа нэг сард. Тэгээд тэр нь одоогоор өчигдөрхөн болж бүтээд тэгээд хууль болж батлагдсан байна. Тэгээд айгу нааштай мэдээ гарсан байлаа. Тэгээд тэр Telcoin гэдэг компани болохоор дээр нэг coin token research night-ээр багийн хальт ярьсан тий. Тэр нэг 2-3 сарын өмнө нөлөө Японы компани юм байлээ. Хоорондоо ингээ мөнгө шилжүүлэхэд зориулттай. Тэгээд ticker нь болохоор TEL гэдэг Tel гэдэг ticker-тэй судлаад үзвэл та нар цаашдаа судлал. Тэгээд KuCoin дээр арилжаалагдж байгаа юм билээ. Token research night дээр айгүй олон зооснууд ярьсан тий. Price гэдэг coin-ыг ярьсны талаар 7-8 нуурсан баг. Тэгээд Telos гэдэг US тоос ярьсан. Сайн 3 нуурсан байлээ. TLOS гэдэг KuCoin дээр гарсан. Тэгээд яг нөгөө EOS-ийн технологи fork хийж байгаа. Тэгээд нөгөө EVM based team layer тавьсан. Тэгээд тэрэн дээр гарч байгаа бүх DeFi төслүүд тийшээ шилжих боломжтой. Бүх transaction үнэгүй энэ төр гээд
Яа. Энэ чинь байгаа. Тэгээд энэ дээр нэмээд бас Mark Cuban айгуу том мэдээ гарсан байлаа. Тэр нөгөө нэг Matic-ийг бас одоогоор өсөж явах бас нэлээд нөлөөлсөн баг гэж бодож байна те. Matic руу хөрөнгө оруулахаар шийдсэн гэж хэлээ. Тэгээд Matic-ийн артлынхан developer-уудтай уулзаад, багийнхантай уулзаад маркетингийн тал дээр чинь ч гэсэндээ дэмжихэд бэлэн байна, зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Хөрөнгө оруулахад бас бэлэн байна гэсэн тийм мэдээ гарсан байлаа. Вау. Тийм үү? Тийм. Юуны NFT айгуу гоё төслүүд юм бас Matic дээр байдаг шүү дээ. Тэр бас анхаарал татсан байж байгаа. Тэгээд NFT айгуу дуртай шүү дээ. Тийм. Тэр өөрийнх нь lazy.com гэдэг вебсайт байдаг юм лээ, Mark Cuban-ийн. Тэрнтэй Polygon-ыг introduce одоо холбоно тийм санаатай байгаа юм билээ цаашдаа бас. Тэгээд бас юун дээр өөрийнхөө портфолиог тэрний талаар хэлсэн байлаа Mark Cuban. 60% нь юу биткойнд байлгадаг, 30% нь Ethereum-д байгаа ерөнхийдөө. Тэгээ үлдсэн 10% нь жижиг altkcoin-уудад хуваарлаад. Ethereum даблдаад тэгээд Ethereum нийл болж юм шүү дээ. Тий, ерөнхийдөө тий. Тиймэрхүү мэдээ байлаа. Бас тэгээ тэрэн дээр нэмээд бас сонирхолтойгоор Bridgewater Associates гэдэг дэлхийн хамгийн том hedge fund байт юм байлаа. Тэрний Ray Dalio тэр болохоор тэр чинь баг тэрбумтан баг multi-billionaire залуу бах тий. Би буруу санаагүй бол 40 хэдэн тэрбум таахаа. Тэгээд баг $250 сая хаус худалдаж аваад ирсэн. Тэгээд нэг хүүхэд нь нөгөө жоон сэтгцийн гажигтай энэ гэж яагаад ярьдэн шүү дээ. Тэр Principles гэдэг ном бичсэн байхгүй. Айгуу гоё ном. Тэгээд тэр юутай өөр мөртэй холбоотой нэг эдийн засгийн ном бичсэн. Тэгээд би бүгд уншаагүй. Тэр сүүлийн үед тий сүүлд ярилцлага өгсөн байсан Cointelegraph дээр. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр энэ чинь яг нэг 11 сарын хавцаа биткойнтэй жоохон сөрөг мэдээ жоохон зөрчилдсөн байсан шүү дээ 11 сар өнгөрсөн оны 11 сард жоохон цаашдаа ер нь те value мэдгүй алттай зүүрлсэн мөртлөө жоохон shady тиймэрхүү биткойнтой ер нь зөрчилдсөн тийм ярьцлага өгсөн байсан байхгүй. Тэгсэн чинь одоо бодлоо өөрчлөөд rather have bitcoin over bond гэж хэлсэн байлээ. Bondтай байснаас биткойнтэй байсан дээр тэгээ би өөрөө хэдэн биткойн эзэмшдэг гэд хэлсэн байлээ. Тэр аюу significant news яагаад гэвэл амар bond trade гэдэг байхгүй. Redditor шаард зүйл бүх ингээд өсвөрийн түүхийг аяг сонсдог. Ерөнхийдөө жишээ нь geopolitical талаас аягүй ингээд эдийн засгийг аягүй хардаг. Ер нь макро нөгөө трейдер хүн байхгүй. Тийм учраас bond аягүй гэдэг. Тэгээд бонны оронд биткойн авсан дээр гэж хэлж байна гэдэг чинь айгүй том нэг болчихж байна тийм. Ер нь бол цаашдын явандаа бас инфляцийн нэлээд өснө гэж харж байгаа. Харин тийм байлээ. Яг л инфляц өсчих юм бол нөгөө бодит орлого маань өөрөө негатив буюу хасруу орчиж байгаа байхгүй. Яг л тийш бонд орж иж байгаа хүүгийн чиг хэмжээ өөрөө инфляцаад авчиж өөрөө бодит ашиг маань өөрөө байна. Тэгвэл инфляц өндөр байх тохиолдолд нэр баг хүүтэй бонд авах юм бол ашиггүй гэсэн үг. Тэр тусмаа бүр юу хасах хүүтэй бонд аавна гэдэг бол одоо тэнэглэн шүү дээ. Тийм анзуурлах байхгүй. Тий. Тэгээ хамгийн сүүлд нь хэлэхэд PwC гэх компани байдаг тий. PricewaterhouseCoopers report гаргацсан байсан. Тэрэн дээр юу гэсэн гэхээр дэлхийн бүх hedge fund-ууд нийт 46% нь одоо крипто руу ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулаад trade хийгээд эхэлсэн гэсэн тийм мэдээ гарсан байлээ. 2019 оны байдлаар болохоор 2 тэрбум долларын одоо гүйлгээ хийсэн бол 2020 он буюу сүүлчийн жилд 3.8 тэрбум доллар болж өссөн. Тэгээд ихэнх нь ер нь Bitcoin, Ethereum, Litecoin top 5-ийг ер нь trade хийдэг шүү дээ. Litecoin тэгээд дараагаар нь Chainlink, Polkadot энэ тавыг ер нь хамгийн ихэвчлэн trade хийж байгаа гэсэн тийм мэдээ гарсан байлээ. Ер нь айгүй том мэдээ болсон байх гэж бодож байна. Тэр Grayscale fund яг том фандууд одоо яг энэ Luna гэдэг бидний бас тэмцлийн төслүүд орно. Явандаа нэмэгдээд очих юм бол айгүй бас гоё болох гэдэг. Гоё мэдээ гарах гэдэг байна шүү. Тэгээ миний хувьд ер нь мэдээлэл яг мэдээтэй холбоотой яхаар ингээд сайн мэдээ болохоор ингээд маркет өссөн ч гэдэг юм уу муу мэдээ гарахаар маркет унах гэдэгт бол ерөнхийдөө бийтгдэг. Яагаад гэвэл мэдээний шок бол уулын баг. Тэнгүүд хятадаас одоо чинь юу гэдэг майнуудын хаана гэдэг мэдээ бол яг гэсэн дээрээ bearish шүү. Айгүй хүн дээр нөлөөлсөн тийм. Гэхдээ тэрэн дээр ингэж юу яагаад байгаа байхгүй. Одоо мэдээнээс болсон гэж яриад байгаа. Тэгэхээр би бол тэрэнд итгэхгүй байгаа. Яагаад гэвэл зөндөө муу мэдээ гарч ил байдаг унахгүй тохиолдол зөндөө байгаа сайн мэдээ гарч ил байдаг өсгүй зөндөө тохиолдол байгаа. Тэгэхээр China ч гэсэн өөрт нь байн хийжлээсэн тийм. Яг маркет нь одоо чинь Matic авахыг бол Matic дуу сайн юу яагаад Matic market cap хамаагүй бага. Тэгээ биткойныг одоо чинь юу гэдэг нэг хятадаас гарч байгаа ганц мэдээлэлээс одоо биткойн шиг өндөр market capтай тэргүүлэгч cryptocurrency одоо унана гэдэг бол тэгэхээр одоо гоо тэгээ саяны уналт бол дандаа яг Америкт байгаа улсуудыг яг ажлын бус цагаар явсан. Яг огцон уналт явсан тий. Тэгээд нөгөө маш олон хүмүүс leverage trade хийдэг учраас leverage long leverage-үүд маань яг хаагахаараа дандаа яадаг вэ гэхээр зааж хаагдаг. Тэгээд тэрнээсээ болоод ерөнхийдөө нөгөө ripple effect-ээр буюу одоо нөгөө давлгаалаад
бүр ингээд үргэлжлүүлээд унчиж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол тиймэрхүү уналт болсон. Тэгээд уналтанд бол топ 100 зоос дотор хамгийн өндөр уналттай байсан нь манай Luna байж таарсан. Тэгээд ерөнхийдөө Luna-тай холбоотой үргэлжлүүлээд ярина. Тэгээд тэрний өмнө юу ярих гэсэн бэ гэхээр сая хүн болгоны асуусан асуулт нь ер нь хүн болгон дотроо асууж ирсэн найз нөхдөдөөс асуусан асуулт юу байсан бэ гэж би бодож юм. Тэгэхээр ингээд bull market дуусч байгаа юм тийм. Bear market-ийг хэлж байгаа юм уу? Ингээд өсөлт дуусаа юу? Одоо хэдүүлээ дахиж одоо юу гэдэг нь coin-оор одоо 10x 20x хийхгүй юу гэдэг одоо тийм санаа зовнил хүн болгон төрсөн. Тэгээд яг хуу манай Chico Crypto ерөөхдөө шеэрлсэн байсан. Clementel гэдэг одоо энэ биткойны бас on-chain-тэй холбоотой судалгаа хийх хүн бид юм. Тэгээд тэр бас бидний хардаг Magic-ээс гадна бас хардггүй бас Magic-үүдээ айгуу сайн хард юм байна. Тэгээд хамгийн ихэнд болохоор та бүхэн зурган дээрээс харах юм бол UTX or Realized Price Distribution гэдэг. Тэр price distribution man ерөөхдөө топ руугаа ордод ирэнгүүт нөгөө top price дээр тэр distribution man айгуу муу байт юм байна л да. Тэнгүүд харин эсрэгээр бид нар тэр distribution дээр юу харагдаж байгаа вэ гэхээр хамгийн өндөр distribution юун дээр явагдсан бэ гэхээр 5,000-аас 12,000-ын хооронд явагдаж исэн бол тэрний дараа орж болох хамгийн том distribution man одоо 55,000-аас 64,000-ын хооронд явагдсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь юу хийж байна вэ гэхээр ерөөсө 50,000-аас дээш price дээр хүртэл маш олон хүн биткойн худалдаж авах ерөөсө сонирхол маш өндөр байна гэдгийг харуулсан. Тэр энэ нь яг одоо bull market дууссан гэдэг яриатай бодлоо ерөөсө нийцэхгүй байна. Тэгэхээр дараагийн чартнаас харах юм бол entity adjusted dormancy flow. Dormancy flow гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр ерөнхийдөө нэлийн удаа зарагдаагүй байж хадгалж жагаад гаргаж ирээд зарж байгаа биткойн хэлээд байгаа. Тэрхүү хэмжээг харах юм бол ерөнхийдөө хөөсөл төрөөс орж иж амжааг байж байгаа сая унт явсан. Тэгэхээр ерөнхийдөө bull market дуусаагүй харуулж байна. 3 дахь зураг нь liquid supply change буюу ерөөсөө биткойноо хөдөлгөх ер нь магадлал айгүй багтай. Дандаа ерөөсөө тэр айжс руу тэр биткойн ороолоод ерөнхийдөө дандаа хөдөлгөө тэндээ ингээд нөгөө hodl гэж ярьдаг те хадгалагддаг тийм айжсууд руу шилжиж байгаа биткойны хэмжээ гэж үүдэг. Тэрхүү хэмжээг харах юм бол ерөөсөө үргэлжлүүлэн биткойн маань тийм хаяг руу шилжсээр байгаа. Тэгэхээр нэгсэндээ энэ маань bear market эхлэегүй харуулж байна гэж үзсэн байна. Тэгээ бидний бас channel дээр айгүй хуваалцдаг MVRV Z-score-ыг бас ерөнхийдөө ярьж байлаа. Тэгээ тэр Z-score-ыг харах юм бол сая яг ерөнхийдөө жоохон bubble руугаа хальт орж ирсэн. Гэхдээ яг өмнөх нөгөө нэг циклийн топууд шиг яг тэгэж түрж сайн орж ирээгүй. Тэгэхээр яг тэр утгаараа хараад тэгээд уналттай байгаа харах юм бол ерөнхийдөө саяны bull market дуусаагүй юм байна гэж энэ хүү шинжээч маань үзсэн байна. Тэгээд эцэст нь бидний бас их суулдаг reserve risk-ийг бас ярьсан. Reserve risk маань ерөөсөө бүр bubble юугаа түвшин руугаа ерөөсөө орж ирээгүй. Bubble гэдэг нь хөөсрөлттэй гэлээд ба тийм. Ерөнхийдөө яг биткойны үнэ маань ханш маань хөөсрөлттэй байна, хит их хөөсрөлттэй байна гэсэн тэр түвшин руугаа орж ирээгүй байсан байна. Тэгэхээр ерөнхийдөө юу хэлэх гээд байна гэхээр яг олон хүмүүс техник шинжилгээ харж швед гэдэг усуд байдаг. Бидний хувьд манай channel-ийн бидний философи бол юу байгаа гэхээр яг bull market-ийн төгсгөл ер нь ойртоо ойртол ерөнхийдөө аягүй сайн хотлгийн. Тэгээд үргэлжлүүлэн мэдээ сайн төслүүдэд худалдаж аавна. Тэгээд энэ хүү reserve risk маань яг улаан шугам руугаа орж ирэх тэр мөчийг бид нар хүлээн. Тэгээд тэр мөчтэй ирэх юм бол бид нэр хамгийн түрүүнд монголчуудтай ерөнхийдөө тэрийг мэдэгдүүлье гэсэн хүсэлтэй байгаа. Тэгээд тэр үедээ бүгдээрээ одоо юу гэдэг тэр үед хэдэн долларын ашиг хийсэн байдیں۔ Хэдэн x хийсэн байдیں۔ Бүгдээрээ хамтдаа ашгаа аваад ерөнхийдөө илүү аюулгүй байдал руугаа stable coin руугаа хамтдаа шилжнэ гэсэн тийм стратеги байгаа шүү. Тэгээд эцэст нь бас нэг чартус нэрээ нэмээд оруулсан байсан. Тэр нь болохоор 6 дахь чарт нь юу байсан бэхээр hodl waves гэдэг. Тэгээ нэг айгу сонирхолтой. Halving болсны дараа halving гэдэг нөгөө хагслалт болж байгаа. Тэгээ 10 минут болгон шинээр орж ирдэг нөгөө нэг minted болдог биткойны хэмжээд халдлагын дараа юу болдог вэ гэхээр hodl wave маань 3 удаагийн ингээд ондоо тийм wave-уд явт юм байна л да. Тэгээ хөөрхөн ингээд дугаар тавиад явуулсан. Тэнгүүд яг одоо бидний саяны bull market дээр бол ерөөсөө хамгийн ихний wave нь л явчихад байгаа. Тэгэхээр бид нар дээр яг 2 удаагийн хөөсөлт харагдана гэсэн. Тэр hot wave маань юу хэлдэг вэ гэхээр богино хугацаанд одоо сүүлд одоо шинээр short term дээр боيو одоо богино хугацаанд ерөөхдөө дөнгөж биткойн руу одоо орж ирээд тэгээд тэрийг нэг удаан хадгалдаггүй тийм улсууд айгүй хэмжээний биткойн ингэж wallet дээр хадгалдаг тийм нөгөө нэг давлгаанууд хэлээд байгаа юм. Тэгээд ерөөхдөө сая ихний давлгаа яваад унтсан. Одоо бид нар хоёр дахь давлгаагаа хүлээж байна гэж ерөөхдөө энэ хүү судлаач үзэж байгаа юм байна. Энэ айгүй сонирхолтой байлаа. Тэгээд яг уу нэг талаасаа бид нарт бас дахиад найдлага байгаагаас харуулж байгаа. Тагийн яриагаараа бид юу ярих хүссэн бэ гэхээр Luna ягаад Luna шиг сайн төсөл тий бидний айгүй итгэж одоо миний бол портфолиогийн хамгийн их хувийг эзэмшдэг төсөл байгаа. Тэгээд Luna-гийн хувьд ягаад ингэж хунваа. Гэтэ 100 хүрэх юм уу тэгээ бүр 80% унт үзүүлсэн. 100 хүрэх үгүй юу хэлж мэдэхгүй. Гэхдээ 100 хүрнэ гэдэг итгэл найдлага бол
найдлага гэж хэлэхээр буруу маань. Ягаад гэвэл ерөнхийдөө би бас математикийн тооцоололт хийсэн зүгээр нэг миний бас твиттерүүд байгаа. Твитүүд байгаа. Тэрийг хүмүүс уншиж болно. Зөндөө олон судалгааны байгууллагуудаас гаргасан судалгаануудаас байдаг. Ерөнхийдөө $74 одоогоор одоо энэ жилдээ бол $74 хүрэх ёстой одоо тий. Цаашлаад бүр $200 руу ч гэсэн орж ирнэ гэдэг нэг институтаас судалгаа гаргасан байна гэдээ бид нар бас өмнөх видеонуудаараа шеэрлж хийсэн тий. Тэгээд миний хүлээлт бол энэ удаагийн циклэр бол ямар ч байсан 100 руу төрж орж ирнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд заавал гэхдээ 100 хүлээх шаардлага байхгүй. Ягаад гэвэл тийм тэгш тоон дээр ерөнхийдөө хүмүүс нөгөө сэтгэл зүйн хувьд айгу тийм нөгөө нэг emotional тийм resistance одоо тэр их юу гэж ярьдаг вэ? Emotional тийм нөгөө нэг төвшин байна гэж үзээд байдаг байхгүй. Тийм учраас одоо юу гэдэг нь 70 80 руу ч юм уу орж ирнэ гэж бас хүлээж бас болно. Тэгээ ерөнхийдөө бол яг хаа 70 дээрээс ихсүүлээд ерөнхийдөө бас ашиг авч эхлэх тийм хүмүүс болон фандууд айгүйх байгаа ах. Ягаад гэвэл тэр репортон дээр 74 гэдэг ерөнхийдөө репортон дээр үнэлгээ байсан тийм. Тэгэхээр 74 гэдэг тооноос ихсүүлээд ерөнхийдөө энэ нэлээд мэрэгжлийн энэ юунууд трейдерүүд хөрөнгө оруулалтын сангууд ерөнхийдөө луунаас ашиг авч эхлэх байхаа гэсэн тийм хардлага байгаа. Тэгээ сая Arrington Capital гэдэг бас том юуны хөрөнгө оруулагчид луунаг ерөөсө хэдхэн цент тогтно авч исэн. Анхны нөгөө хөрөнгө оруулагчид маань бас их хэмжээний луунаас зарсан. Тэр гүйлгээнүүдийг бас шеэрлсэн бас community member-удаас аягүй хийсэн. Гэхдээ саяны уналт бол ганцхан тэрнтэй холбоотой биш. Ер нь бидний луунат дээр аягүй тийм булш байдаг хамгийн том шалтгаанууд нэг нь юу байдаг вэ гэхээр anchor protocol, mirror protocol байгаа тийм. Тэгэхээр луна баг маань бусад энэ крипто төслүүдээс ялгаатай зүгээр нэг блокчейн төсөл гаргаад payment systemтэй холбоод тэр маань өөрөө аягүй том ажил байсан. Тэрэн дээрээсээ нэмээд бүр хамгийн анхны нөгөө DeFi-ийн одоо Lego piece болох ус тэр том нөгөө юунуудаа одоо юу гэдэг нь туулуудаа тийм төслүүд ерөөхдөө одоо DeFi project-уудаа өөрсдөө бид лонч хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр Mirror Protocol дээр бид нэр synthetic asset буюу synthetic stock буюу одоо stock-уудыг блокчейн дээр бид нэр trade хийж болдог. Anchor Protocol дээр stable 20% буюу ерөөхдөө бол 18-аас 22% хооронд хэлбэлзэх. Гэхдээ гол төлөв ерөөхдөө 20% барих тийм хадгаламжийн бүтээгдэхүүнийг лонч хийсэн байгаа. Тэгэхээр Anchor-с бол бид нар айгүй луна дээр булш байдаг боловч саяны уналт маань ерөөхдөө Anchor-с болоод унтсан. Ягаад Anchor дээр тийм явсан бэ гэхээр Anchor дээр зээл авдаг. Зээлийн хэмжээ маань ерөөхдөө нөгөө 50% руугаа энэ төр орж ирэнгүүт юу болдог гэхээр liquidation гэдэг зүйл явдаг. Энэ маань marginтэй trade хийдэг усуд бол айгүй сайн ойлгоно. Тэнгүүд margin call гэж ярьдаг тий уламжлалт санхүүгийн систем дээр. Тэгвэл тэр margin call орж ирээд нөгөө чиний барьцаанд тавьсан бие луунаг чинь тодорхой хэмжээний дискаунттайгаар зардаг. Тэнгүүд 30% дискаунттай зараад за 30% дискаунттай зарчдсан байж. За тэнгүүд нь авсан мөнгөөр чинь нөгөө тодорхой хэмжээний өрчин дарагдаад бие луунага дараад нь жирийн луна болохын тулд 21 хоног хүлээх хэрэгтэй. Ягаад гэвэл staking process маань ерөнхийдөө лунага стейк хийлээ дараад нь лунага суулган авалгаж авахын тулд 21 хоног хүлээх хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл Cosmos-ийн технологитой суурилсан бүх блокчейн тийм фичертэй байдаг. Тэгээд саяны тохиолдолд юу болсон бэ гэхээр би луна болон лунагийн яг энэ трейд хийдэг тийм TerraSwap дээр өөрийн гэсэн нөгөө маркет байдаг байгаа. Тэнгүүтээ би лунага 21 хоног хүлээхгүйгээр шууд луна болгож болдог. Гэхдээ тодорхой хэмжээний дискаунттай зардаг. Одоо чинь 5% дискаунттай ч юм уу тий. Тэнгүүд нэг лунага 0.90 би лунага 0.95 луна болгодог ч юм уу. Тэнгүүд уулаасаа 30% дискаунттай авцсан учраас нөгөө би лунага эргүүлээ шууд луна болгож хуургангуудаа дахиад зах зээл дээр дамп хийгээд хэлсэн. Тэгсээр гоод 300-аас 350 сая долларын лунаг ерөөхдөө open market дээр шууд market order хийгээд зарцсан. Тэгээ тэрнээс болоод ерөөхдөө сая уналт болчихж байгаа. Market order хийгээд зарлаа, үнэн унлаа. Orchid price зах зээл юун дээрээс орж ирнэ тий. Orchid price маань on-chain руугаа шууд одоо blockchain руугаа орж ирнэ. Тэнгүүтээ тэрэн дээр Anchor protocol дээр за луна дахиад нэмээд унчиж гингүүт нь нөгөө нэг зөндөө олон позициуд маань дахиад liquidate дээр болох боломжтой болоод тэрийг шууд дахиад тэрийг liquidate хийгээд дахиад 30% дискаунттай аваад тэгээд үргэлжлүүлээд тэрийг дахиж луна болгож дискаунттай зарангуудаа тэр дискаунттай авсан лунага зах зээл дээр open market дээр шууд зарна гих мэтлэнгээр ингээд ийм тойрог үүссэн байгаа. Энээс болоод саяны огцон 80% уналт маань ерөөхдөө ийм зүйлээс болоод харагдсан шүү. Гэхдээ яг нэг гайхалтай зүйл нь юу байсан бэ гэхээр Anchor protocol ерөөхдөө яг анх хийсэн дизайныхаа дагуу ажилласан. Гэхдээ саяны уналт маань юг харуулсан бэ гэхээр дизайн дээр бас тодорхой хэмжээний алдаанууд байгаа юм байна. Сайжруулах зүйл байгаа юм байна гэдгийг аягүй сайн мэдрүүлсэн. Хамгийн ихний сайжруулах ёстой зүйл маань нэг бол би лунага шууд луна болгодог нөгөө instant burn гэдэг фичерийг нэг бол байхгүй болгох. Эсвэл instant burn-ийн маань дискаунт маань өөрөө аягүй өндөр байж ич хүмүүс зах зээл дээр шууд нөгөө авсан би лунага зараад дамп хийх тэр нөгөө процессыг үгүй хийх хэрэгтэй гэдэг ерөнхийдөө харуулсан. Нөгөө талаараа бас 30% дискаунт маань хэтэрхий өндөр дискаунттай байгаа учраас тэрхүү дискаунтыг ерөнхийдөө бууруулах бас
improvement буюу сайжруулах ажлыг бас хийнэ гэж ерөнхийдөө Terra-гийн багаас бас илэрхийлсэн. Тэгээд Dokwan-аас AMA хийсэн. AMA дээр ч гэсэн айгуу даруухнаар бас иймэрхүү асуудал байгааг ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд цаашдаа бас ингээд протокол дээр сайжруулалт хийх юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа өргөжлүүлээд өсгөхөөс өмнө одоо саяны уналт маань нэгсэндээ бас Anchor protocol дээр бас сайжруулах ямар ажил байгааг бид нарт бас ойлгуулсан айгуу тийм том ажил боллоо. Тэр утгаараа бас айгуу булш байлаа. Тэгээд бас мэдээж Luna-г өндөр байна, худалдаж авах боломжгүй жоохон унахаар наавыг гэж ярьжсэн усуудын хувьд айгуу авах тийм гахалтай боломж гарсан. Манай найзуудаас ч гэсэн бас зөндөө олон хүмүүс худалдаж авсан. $4 дээрээс зөндөө олон хүмүүс худалдаж авсан. Тэгээд тэр утгаараа бас саяны уналт бас сайхан байлаа. Ягаад гэвэл бас би бас 460 дээр тэгээд 420 дээр бас айгуу ихээр авсан. Тэгээд бас нэг талаар унахаар жоохон сэтгэл зүй зонцгүй ч гэсэн нөгөө талаараа бас баг дээр дахиад нэмээд авах боломж гарсан учраас тэр утгаараас айгуу гоёсэн. Тэртээ тэргүй Luna-г $70 болно гэдэг хүлээлт мэн $4 руу унлаач гэсэн өөрчлөгдөхгүй. Ягаад гэвэл ерөнхийдөө төслийн фундаментал бол үргэлж өөрчлөгдөөгүй, үргэлжлүүлэн хүчтэй байгаа учраас. Тэгээ Columbus Fireman удахгүй эцэд ерөнхийдөө 6 сарын сүүлээр апдейт маань явах гэж байгаа. Тэгээд энэ дээр юу болох гэж байгаа гэхээр mempool prioritization буюу одоо Oracle Price-тай холбоотой гүйлгээнүүдийг mempool дээр хамгийн түрүүнд ерөнхийдөө priority болгож урдуур нь оруулдаг болох гэж байгаа. Тэгээд MakerDAO дээр байдаг Zero bid auction гэдэг зүйл угаасаа Anchor дээр байдгүй. Доорхож 30% дискаунт авдаг бол үргэлжлүүлээд тэрийг 30% дээрээ дахиж хүмүүс нэмж бет хийгээд арай бага дискаунттайгаар айлуулах community-да liquidate болж байгаа юм илүү ашигтайгаар ерөнхийдөө тийм process-ыг сайжруулна гэж яриад байгаа. Дээрээс нь бас ямар сайжруулалтаас яванд явах гээд байгаа гэхээр auto repayment буюу одоо margin call болонгууд өөрөө жишээ нэгээ сэрүүн байж явах үедээ хийхгүй бол унцчихтаа liquidate болчиход байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө нэг ARK Investment analyst байсан James Wang хүртэл Anchor protocol хэрэглэдэг нь мэдгдсэн заяа. Anchor гэж бичээгүй зүгээр яг унцчихтаа liquidate болгох ч гэсэн нэг тийм зураг ширэлсэн. Нөгөө зураг нь болохоор нөгөө яг нөгөө Anchor protocol-ийн нөгөө нэг юм barred line байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг болохоор унцчихсэн ч гэсэн liquidate болдгоо зүгээр яг Anchor protocol дээр хадгалсан AUSD гэж автоматар USD болгонгуудаа өргөж нь төлдөг тийм feature шинээр нэмэх гэж байгаа юм байна. Тэгээ угаасаа community-д нэг гар угаасаа тэрний бүр script бичсэн. Тэгээ тэрийг өөрөө ашиглаад өөрийнхөө позицийг хамгаалдаг байх яг мангар форогоор. Тэгээ тэрнтэй бас Anchor-ийн баг бас холбоо ирсэн гэдэг жилээ. Anchor нөгөө development-ийг хариуцсан бас нөгөө Terra дотор баг байдаг. Тэгээ тэр баг бас холбоо барьсан байлээ. Тэгээд Terra маань өөрөө бүр 200 гаруй ажилтнтай масар том баг. Ер нь бол яг crypto зах зээл дээр бол 200 гаруй хүнтэй баг гэдэг бол айгүй том доор. Тэгээ Harpoon protocol гэдэг ийм төсөл бас шинээр гарч байгаа юм байна. Тэгээ айлын beta version ил болсон. Тэгээд энэ дээр юу хийдэг вэ гэхээр smart contract бичиж чаддгүй байсан ч гэсэн Anchor protocol-ийн нөгөө liquidation буюу хүмүүс нөгөө зээл аваад зээлийнх нь хэмжээ нь нөгөө барьцаан тавьсан Luna-гийнхаа хэмжээтэй хэтэрхий ойртонгууд нөгөө нэг Luna-гийн би Luna-гийн дискаунтаа худалдаж аваад байгаа гэдэг process-ыг бид нар liquidation гэж яриад байгаа байхгүй. Тэр liquidation-ыг smart contract бичдэггүй байсан ч гэсэн user interface дээр websites дээр ингээд manually буюу өөрсдөө ингээд mouse-аараа дарж агаад ингээд liquidate хийх боломжтой болгож байгаа тийм төсөл Harpoon protocol гэж гарч байгаа. Тэгээд яванд эднэрөө сайжруулалт хийгээд энийг ч гэсэн автоматжуулсан болох юм байна. Тэгээд бас токен гаргаж байгаа. Токен-аа бас Luna stake хийж байгаа усуус дээр бас airdrop хийх юм байна лээ. Тэгээд энэ Intella Bridge гэдэг энэ нэг гарууд бас announcement хийсэн байлээ. Тэгээд эдгээр энэ Cash App-ыг develop хийдэг тийм компани байна. Тийм. Тэгээд энэ Cash App маань болохоор хэрэглэгчтэй 20% interest авах боломжийг олох гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь эдгээр бүр айл хэдийн амар олон сая хэрэглэгчтэй компаниудтай холбоо бариад тэгээд одоо энэ Cash App-ыг бүр ингээд зөндөө олон сая хэрэглэгчтэй болгох гэж одоо бүр айл хэдийн яриа хийгээд эхэлсэн байгаа гэдэг ярьж байна. Тэгэхээр Chai App маань айл хэдийн Terraform Lab-ийн манай Chai App маань айл хэдийн 2.5 сая хэрэглэгчтэй тэнгууд нь тэрэн дээрээс нэмээд зөндөө олон сая хэрэглэгчтэй болох юм шинэ төслүүд, шинэ project-ууд ерөнхийдөө Luna-г ашиглаад эхэлсэн. Тэгэхээр үүгээрээ ерөнхийдөө яриагаар юу хэлэх гэсэн бэ гэхээр fundamental өөрчлөгдөөг байгаа шүү. Fundamental айгу хүчтэй байгаа тий. Айж сандах шаардлага байхгүй. Fundamentals over fear гэсэн юм шиг. Яг зөв. Тэгээд яг хөө саяны уналттай холбоотойгоор бас ингээд юу гэдэг баахан moon боёод ороод ирсэн байсан нөгөө paper hand гэж ярьдаг тий. Тэдэн маань ерөөхдөө гараад явцсан гэж бас ойлгож байгаа тий. Тэгээд Luna-д айгу итгэдэг. Fundamental-аас болоод энэ урт хугацаанд хоол хийж байгаа усуд маань ерөөхдөө project дээр үлдлээ бас нэг талаас айгу тийм эрүүл сэгсрэлт явагдлаа, шигшэлт явагдлаа гэж бас харж байна тий. Зяад ерөнхийдөө бол нэг юм байна. Тэгэхээр ярианы эцсийн хэсэг дээр бид нэр юуг ярьдаг вэ гэхээр пуужиндах зоос ярьдаг. Сүүлд нэг пуужиндаг үтэй санаа замаар нь. Ерөнхийдөө доошо пуужиндаад байна. Гэтэ яг нөгөө надаас нэг тийм совинж нэг байдгүй маа. Одоо чинь зүүн бэлгийн тулаанд орох юм бол би бол эхнийхээ шатан дээр л хасагдахаар нөхөр. Гэтэ
яг хөө ихүү шиг дөөрөөгээд зүгээр зүүн совингороо coin жишээ нь ярих юм бол манай ихүү шиг зүүн совингороо энэ яг өсгөөд байна гэж матик авснаа бүр бодоо авсан шүү дээ. Матик яаж мэдрээд байна? Амар өсөж Марк Cuban-тай холбоо ирсэн юм аа хайшаа те. Яг хөө ихүү шиг нэг удаа мэдэрч үзье гэдэг юм бол би Chrome яг нэг юун дээр Coinbase-аар гарч байгаа юм шиг сүүлийн үед мэдэрээд байгаа. Гэтэ юмыг яаж мэдв үгүй ч гэж магадгүй. Миний таамаг бол ойрцоо 95-аас 99% худлаа. Тий. Онох магадлалууд 1-2% тэгэл яг онох юм бол зүгээр тэгээд өөрсдийнхоороо бодно үстэй. Тэгээд PancakeSwap-аас Chrome-ыг гарцсан BUSD-тэй хамтны хийж байгаа айгүй өндөр хувьтай бас mine хийж болно. Тэгээд тийм боломжоос олдсон байгаа шүү манайхаа. Тэр Chrome гэдэг төсөл дээр өргөжлүүлэн бид нар мэдээж буулж байгаа. Тэгээд бидний бас ярьж исэн coin-удаас бас нэлээд пуужинсан зооснуудын нэг байгаа. Ерөнхийдөө нэлээд зооснууд пуужинсан байгаа тийм. Тэгэхээр зах зээл дээр ер нь бол яг амжилттай мөнгө хийх бас ингээд яг хөрөнгө оруулалтын зах зээл дээр ямар ч төрлийн хөрөнгө оруулалт хийж исэн. Айгүй амжилттай байх нэг арга тэгээд дээрэс нь хөрөнгө оруулалтын философи маань юу гэдэг вэ гэхээр тренд дагах гэдэг ойлголт байгаа тийм. Бас momentum trading гэж ярьдаг тийм. Тэгэхээр сая ингээд бас Elon Musk-тай холбоотойгоор Elon Musk ямар трендийг бий болгож байгаа гэхээр нөгөө green energy тийм байгаль ээлтэй байдлаар одоо энэ distributed технологиг цаашид хөгжүүлэх тийм. Тэнгүүд биткойн дээр айгүйх тийм шүүмж явчихж байгаа. Дээрээс нь Elon Musk ч гэсэн айгүй залтай тийм өөрөө тодорхой хэмжээний биткойн худалдаж аваад нэлээд биткойныг пампчж агаад биткойны одоо community дунд нэлээд одоо танигдсан нэлээд нөлөө бүхий хүн болчихж байгаа байхгүй. Ер нь бол инфлюенсер гэж яриа шүү дээ Elon Musk-ыг бол. Тэгэхээр энэ тохиолдолд энэ дээр айгүй тийм energy яг green байна уугүй юу гэдэг дээр айгүй анхаарал тавьчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө талаас хятадд бас mining-ийг зогсооно гэж ярьж байгаа. Нэг талаас айгүй тийм зөв мэдээсэн. Ягаад гэвэл тэр дээргүй хятадд бидний мэдж байгаа нэг үнэн гэх юм бол угаасаа эднэр нүүрс ашиглаж гаргасан эрчим хүчийг ашиглаад угаасаа биткойныг mine хийдэг. Яванда биткойныг үнэхээр одоо жишээ нь энержиг нь илүү байгаль дээлтэй байлгая, эрчим хүчийг илүү одоо green energy буюу ногоон эрчим хүч рүү шилжийе. Тэ сэргээх эрчим хүч гэж монголоор ярьдаг шүү дээ. Сэргээх эрчим хүчийг рүү шилжүүлъя гэж үзэж байгаа бол угаасаа хятадаас mining operation гарах юм бол илүү сайн. Дээрээс нь хятад чиг одоо тэ юуны Шинжааны тэр нөгөө юух чинь уурхаанууд араб хүмүүсийг нөгөө одоо genocide хийгээд байгаа шүү дээ. Тийм лалын шашинтай одоо тийм хятад амьдардаг үндэстнийг ингэж дарамтлаад байгаа. Тэгээд коммунист те хятад чиг ийм одоо нэг талаасаа ярих юм бол айгуу тийм муухай чөтгөрийн гэмээр ийм ус төрөлтэй засаг төртэй ийм нийгэмд бид нар бас ингээд биткойнтой холбоотой их хэмжээний хүчийг те майнингийн паверыг тийш байршуулах нь яг гэсэн дээрээ бас яг энэ ардсан нийгэмтэй орнуудын хувьд бол бас их ашиг дуулан зөрчилдөх гээд байгаа байхгүй. Тэр утгаараа угаасаа майнингийн операц ерөнхийдөө хятадаа шийдэж л байсан. Харин тийм тэрийг бол айгуу тийм сайн ньюс гэж үзэж байгаа. Тийм том майнууд ер нь ихэнх нь гараад таарж ийн гэд мэдээ гарсан л ш нэрэ. Тийм тэгээд нөгөө бас хятадд байдаг inside information доосуудаас юу гэж ярьж ирсэн гэхээр нөгөө зөндөө олон майнерууд юунуудаа төхөөрөмжүүдэд зарнаа тийм Western country байгаа барууны орнуудад байгаа усуудад төхөөрөмжөө зарнаа гэсэн тийм заруудаас явж ийн гэж тэгжилээ. Тэгэхээр Ark Invest гэдэг групп ч гэсэн байдаг. Тэд нар бас энэ биткойны нэрхтэй холбоотой бас энэ хэд хэд ингээд репортууд гаргасан. Тэгээд хамгийн анхаарал татсан нэг репорт нь сүүлд гарсан репорт юу байсан бэ гэхээр энэ Bloomberg-ийн нэг тийм судалгаа юм байна. Тэгээд blockchain renewable energy гэдэг ийм репорт гаргасан. Тэгээд репортын дааш төлбөртэй юм байна. Гэхдээ яг хуу репортын дээрээс нэг тийм summary байгаа байхгүй. Тэр summary нь юу байсан бэ гэхээр 2030 он гэхэд renewable energy буюу сэргээгдэх эрчим хүчтэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийн сертификаттай холбоотойгоор блокчейн одоо industry манай энэ distributed технологийн авчирж болох тэр benefit маань $100 тэрбум хүрнэ гэж үзээд байгаа юм. Тэр энэхүү одоо сэргээгдэх эрчим хүчээр холбоотой ажиллаж байгаа 3 жишээ блокчейнтэй төслийг жишээ нь дурдсан байна л да. Тэрэн дээр юу орж байгаа гэхээр energy web тэгээд LO3 energy тэгээд OneChain гэдэг. OneChain болохоор Сингапурт байралтай тэгээд хятад developer-тэй тийм төсөл байсан тийм. Тэгээд OneChain-ийн хувьд бол гэхдээ би яг сэргээгдэх эрчим хүчээр хийсэн тийм холигтой ажлыг яг хайж олсонгүй. Тэгээд хоёр жишээ төсөлүүлж байгаа. Тэгвэл Energy Web, LO3 Energy гэдэг. LO3 Energy нь угаасаа Energy Web-ийг хэрэглэдэг юм байна. Тэгээд 3 компанид дурдсан байгаа байхгүй. Pacific Gas and Electric Company гэдэг. Одоо энэ болохоор Калифорни байралтай Америк компани, State Grid Corporation of China гэдэг бүр хятадын засгийн газартай холбоотой юм нэг компани байна. Тэгээд дээрэс нь Electro гэдэг. Тэгвэл эхний энэ хоёр компани нь Калифорнид байдаг энэ хятадын компани хоёулаа Energy Web-ийн партнерууд. Тэгээд цаашлах юм бол энэ Energy Web-ийг хамгийн сайн судалдаг. Миний бодлоор бол одоо криптотой холбоотой номер 1 YouTuber гэж би үздэг. Chico Crypto анги Energy Web-ийг ярьдаг. Угаасаа Energy Web-ийг анх угаасаа Chico сонсч ирсэн. Тэгээ Energy Web маань болохоор ямар компанитай холбоотой байгаа гэхээр яг сайн авах юм бол Tesla-тай холбоотой гэж үзээд байна. Тэгээд юуны Berkshire Hathaway-тай холбоотой. Berkshire Hathaway энэ болохоор ямар компани вэ гэхээр
Америкийн тэр бомтон хөрөнгө оруулагч Warren Buffett. Тэгээ Warren Buffett-ийн бүр өөрсдийнх нь Berkshire Hathaway-ийн өөрсдийнх нь эзэмшдэг компани нь өөрөө Energy Web-ийн партнер. Тэгэхээр ерөнхийдөө бол яг албан ёсоор Warren Buffett яг эзэмшдэг крипто байдаг. Тэр нь энэ Energy Web гэж таарч байна. Мэгүүгээрөө. Тэгээд Energy Coalition гэсэн сүүлд гарсан юм байна. Тэгээд энэ California based энэ coalition дээр болохоор 9 сая хөрөнгө оруулалт авсан. Тэгээд эдгээр маань бас Energy Web-тэй холбоотой. Тэгээд Energy Web маань дахиад цаашаа ярих юм бол энэ айгүй олон холбоосуудыг ерөнхийдөө бол Chico ярьсан өөрсдийнх нь блог дээр ч гэсэн байдаг. Google-тэй холбоотой юм байна. Тэгээ Google бас сайхан бас энэ сэргээгт эрчим хүчтэй холбоотой юм шагналууд өгсөн. Тэр шагнал дээр бас манай Energy Web бас байсан юм байна. Тэгээ энэ хүү токены маань ticker symbol нь болохоор EWT гэдэг байгаа шүү. Тэгээд Energy Web Token гэж яриад байгаа. Цаатлын foundation дээр тэр нь болохоор Energy Web Foundation гэдэг. Тэгээ ерөнхийдөө товчлоод Energy Web гэж хэдүүл яриад байгаа. Тэгээд энэ Energy Web маань Австрид үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгээд энэ Бэлги, Германд бас үйл ажиллагаа явуулж байгаа энэ партнеруудтай компаниудтай юм байна. Тэгээд Fluvio гэдэг энэ компанитай нийлж байгаа энэ бүр энэ Европын GDPR compliant. GDPR гэдэг нь болохоор юу гэхээр энэ consumer dataтай холбоотой энэ Facebook, ингээд Twitter-ийн том компаниуд хүмүүсийн датаг нөгөө айгу буруугаар ашиглаад байна гэдэгтэй холбоотойгоор нөгөө датаг нөгөө хамгаалалттай холбоотой гарсан Европын тэм том хууль байгаа. Тэгээд тэр хуулийг мөрөгддөг. Тэгээд энэ battery life cycle management буюу энэ батарейнуудын одоо ингээд батарей худдаж авах, байрлуулах, дараад нь нөгөө батарейгаа эргүүлээд нөгөө батарей устгад оруулах хүртэл нарийн ажил байт юм байна л да. Тэгээ Европт эн чинь бүр айгуу тийм нарийн байдаг гинэ. Батарейгаа аваа суурлуулах гэж зөвшөөрлөө. Суурлуулад нөгөө батарейгаа хаанаас ирсэн, бүх партууд нь хаанаас ирсэн юм ярьсан ингээд тэр чинь бас бичүүгээр байх хэрэгтэй байдаг. Тэнгүүдээ дараад нь батарейгаа зүгээр авиж хогийн савнд хайчиж болохгүй. Зориултын дагуу батарейгаа устгах хэрэгтэй. Тэнгүүд батарейтай холбоотой бүх life cycle management-ийг одоо хийдэг. Тийм апыг бас энэ Energy Web Token-тэй технологиг ашиглаад бас хийсэн юм байна. Тэгээд энэ Испанд бас энэ Energy Web Token-ыг хэрэглэдэг компани байгаа юм байна. Vodafone гэдэг бас компани байдаг. Эдгээр энэ Vodafone чи эргүүлээд цаашлаад бас Google-тэй холбоотой гэдэг юм байна. Тэнгүүтээ эдгээр болохоор юу хийж байгаа гэхээр Energy Web Token-ийн өөрсдийнх нь блокчейн дээр суурилсан decentralized identity ашиглаад тэр identity нь юу хэрэглэх вэ гэхээр одоо утасны SIM card ашиглаж агаад одоо Internet of Things гэж ярьдаг бүх энэ төхөөрөмжүүд хоорондоо ингэж хоорондоо харилцдаг холбоо мэдээлэл дамжуулдаг team технологи гэсэн бас энэ Energy Web Chain дээр бас эдгээр хийж байгаа юм байна. Хийгээд бас хөөрхөн удаж байгаа юм. Тэгээд цаашлах юм бол энэ EDF гэдэг компани Energy Web Chain дээр бас validator хийдэг. Тэгээд энэ нь болохоор бас Hedera Hashgraph-ээр бас давхар validator юм байна. Тэгвэл Hedera Hashgraph чинь цаашлаад бас дахиад Google-тэй холбоотой, Google маань Vodafone-тэй холбоотой, Vodafone Energy Web Chain-тэй холбоотой. Дээрээс нь Energy Web Chain маань сая сэргээгт хэрчим хүчтэй холбоотойгоос Google-с бас шагнал янз бүрийн тийм урамшуул авч байгаа гэд явах юм бол бас энэ Google-тэй бас давхар холбоос байгаад байгаа юм байна л да. Тэг яг мэдээж Elon Musk-тай холбоотой гэж үзэж байна. Юутай Warren Buffett-тай холбоотой гэж байна. Тэгээд энэ white paper-ийн тайлбарлаад нэг энэ Наазад бас хөөрхөн видео хийсэн байлээ. Тэр видеогоос үзвэл бас үзээрэй, линкийг оруулчихна. Тэгээд сүүлийн AMA дээр бас айгуу гоё юм байсан. AMA гэдэг нь болохоор Ask Me Anything гэдэг зөндөө олон төслүүд ингээд community-гаас асуулт аваад тэрэнд хариулдаг тийм сешнүүд явдаг. Тэр сешн дээр гайхалтай мэдээллүүдийг бас өгсөн. Тэрэн дээр юу байсан бэ гэхээр Energy Web Chain маань сүүлийн Hitachi-тэй партнер болсон юм байна. Hitachi гэдэг айгуу том компани байдаг тийм. Айгуу олон тэр бомоор үнэлдэг компани байгаа. Тэгээд дэлхийн хамгийн том, хамгийн олон машин үйлдвэрлэдэг гэж яригддаг энэ Volkswagen гэдэг компани байгаа тийм. Volkswagen хүн болгоо мэдэн тийм. Юу вэ чи одоо BMW, Audi юу лээ чи баг тийм. Герман баг хамаг машинуудыг хийдэг, спорт машинууд хүртэл хийдэг энэ том компани байна. Бүх electric машин буюу бүх он тогоор ажилладаг машинууд дээрээ decentralized identity-г одоо энэ Energy Web Chain дээр ашиглаж гаргаад тэгээд хоорондоо зүгээр хоорондоо тэгж харьцдаг болон дээрээс нь хэрэгжилж байгаа тэр цахилгаан тогуудын хүртэл нөгөө нэг одоо чинь ингээд тог ашиглаад гингүүд нөгөө ирж байгаа тог маань жишээ нь нүүрс түлж гаргад бий болгосон эрчим хүч юм уу эсвэл энэ үнэхээр ингээд нарны тог хураагаар гэж ярьдаг үлээ тийм нарны энерги ашиглаж бий болгосон сэргээрт эрчим хүч юм уу эсвэл нөгөө салхи ашиглаж байгаа салхин юу терм ашиглаж байгаад гаргасан сэргээрт эрчим хүч юм уу гэдгийг бид нар мэдэх арга байхгүй. Тэнгүүд блокчейнийг ашиглаад энэ Energy Web Token-ийн эднэрийн технологиг ашиглаад нөгөө нэг Energy Certificate гэдэг юмар тэрийг баталгаажуулах боломжтой. Тэнгүүд эргүүлээд нөгөө нэг Bitcoin mining-ийн үйл ажиллагааг маань өөрөө бохир энерги бохир эрчим хүч ашиглаад байгаа мó эсвэл ногоон эрчим хүч ашиглаад байгаа мó гэдгийг юуг ашиглаж одоо мэдэх боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ энерги сертификат гэдэг юмыг ашиглаж байгаа хэрэг одоо хийх боломжтой. Тэгэхээр эргүүлээд нөгөө Bitcoin-ыг ч гэсэн илүү одоо green болгон гэж яриад байгаа энэ хүү хөдөлгөөн маань өөрөө эргүүлээд Energy Web Chain-аас хамаарч магадгүй байгаа даа. Яг энэ easy bet гэдэг одоо энэ
application гарсан. Энэ application маань юу байсан бэ гэхээр түрүү ярьжсэн battery life cycle management app байсан. Тэгээ саяхан бас Crypto Climate Accord гэдэг ерөнхийдөө юм нэгдэл үүсгэсэн юм байна. Тэгээд энэ хүү нэгдэл маань юу хийх гээд байгаа гэхээр ерөөсөө л энэ криптог яаж 100% одоо тэгээ сэргээгдэх эрчим хүчтэй болох вэ гэдэг. Тэгээ энэтэй холбоотой хэд хэдийн ярьж байгаа ойлголтууд дээр юу болсон бэхээр green hash rate solution буюу одоо биткойн дээр бий болгож байгаа нөгөө hash гэж ярьдэн шүү дээ. Одоо зөв hash rate дээр одоо зөв майнерч өршлөөд байгаа. Тэнгүүд тэр hash дотор дахиад нөгөө нэг сэргээгдэх одоо тий байгаль дээлтэй hash гэсэн тийм ойлголтыг гаргах гэдэг юм байна л да. Тэгээ аль хэдийн бүр Америкийн хоёр майнерууд буюу одоо энэ олборлагчийн байгууллагууд компаниуд угаасаа energy web chain-тэй холбогдоод эхэлсэн юм байна. Тэгээ ARK Investment зөндөө олон репортууд гаргаад энэ green energy-тэй холбоотой биткойны энэ эрчим хүчний хэрэглээтэй холбоотой репортууд гаргаад байна гэсэн чинь сая AMA дээр ярихдаа эдгээр ARK Invest хүртэл холбоороод эхэлсэн гэдэг чинь. Вау. Харилцаж байгаа ярьж байгаа гэдэг жилээ. Тэгээ зөндөө олон зүйлүүд байгаа. Тэгэхээр бүгдээр нь ярьж болохгүй нэ гэдэг жилээ. Тэгээ Kraken гэдэг exchange дээр айл хэдийн зарагдаж байгаа юм байна. KuCoin дээр борлуулагдаж байгаа. Тэгвэл Kraken маань Америкийн regulation-ийн мөрөлдөг Америкт амьдардаг хүн болгоны хэрэглэх боломжтой team exchange байгаа. Тэгэхээр Америкт байгаа хүмүүст хүртэл энэ EWT гэдэг токен маань худалдаж авахд аяга амархан болчихж байгаа юм байна. Тэгээд өөрсдийнх нь гаргаагүй community-ийнх нь гаргасан Carbon Swap гэдэг exchange гарсан. Тэр маань ямар exchange вэ гэхээр Uniswap шиг exchange. Тэгээд байгаль дээлтэй блокчейн дээр суурилсан хамгийн анхны exchange гэж өөрсдөө бас ярьж байгаа. Тэгээд сүс үгээд өөрсдийн гэсэн токентэй тэр нээр хөрхөн 10 сая инч market cap өрөөг амар хөрхөн юм муутай. Зураг мурагтай, meme coin шиг хөрхөн зурагтай. Тэгээд тэрэн дээрээ бас өөрсдийн гэсэн дөөчиг бас тийм meme coinтэй заяа. Тэрний Smoj гэдэг coinтэй. Smoj юу? Тийм. Market cap нь $1 сая. Тэгээ хөрхөн тийм муурны зураг мурагтай заяа. Мууранд хайртай хүнд илүү ингээд таалагдахаар заяа. Тэгээ өөрсдөө болохоор тийм байгаль дээлтэй блокчейнд гарсан хамгийн анхны meme token гэж яриад байгаа байхгүй. Тэгээ удахгүй бас EWT гэдэг дээр зоосоо хүмүүсээс стейк хийх боломжтой болох юм байна хүмүүс. Тэгээд EWT chain маань болохоор зөндөө олон ингээд validator нөөдүүд ажилладаг, олборлагчид ажилладаг. Гэхдээ олборлагч нь дуртай хүн нь олборлож болохгүй. Одоо чинь Luna дээр хангалттай мөнгөтэй байх юм бол орж ирээд олборлагч болж болно шүү дээ. Тэгээ EWT дээр тийм биш. EWT дээр ажиллаж байгаа 40 ширхэг олборлагч нь ерөөсөө асар том компаниуд. Ерөөсөө энэ эрчим хүчний салбарт ажиллаж байгаа дэлхийн том үндэстэн дамсан корпорациуд байгаа байхгүй. Тэгээд удахгүй бас rebranding хийн гэж байна. Вебсайтн дээр том шинжилтүүд хийн гэж байна. Тэгээд ерөнхийдөө rebranding хийж ингээд тэнгууд төслүүдээр аягуулс анхаарах хэрэгтэй. Тэр маань аягуул тийм good news-үүд байдаг дандаа. Яг л Chromia гэдэг төсөл маань бидний ярьжсэн төсөл маань чинь пуужинтахаас өмнө rebranding хийсэн гэсэн. Тэнгууд дараад нь хүмүүсийн аягуул анхаарлыг татаад эхэлсэн. Matic сая ерөөсөө хэдэн 10 дахь өсч үү. Тэгээд тэрийнхээ өмнө rebranding хийсэн шүү дээ. Polygon гэдэг нэртэй болоод вебсайтаа өөрчлөөд marketing message өөрчилсөн. Тэгэхээр Komodo гэдэг төсөл ч гэсэн сайхан 30 цент байж байгаа $2 70 болтлоо өссөн. Тэгээд 9 нугарсан. 9 нугархынхаа өмнө rebranding хийсэн. Тэгээд энэ validator юуных нь networks гэдэг одоо энэ жишээ том компаниудын логонуудыг оруулсан юм зураг байгаа. Энэ дээр бүтэн ч ороогүй. Тэгээд энэ хүү зургийг дэлгэцэн дээрээс харна. Тэнгүүд за компаниудыг харангууд энэ NG гэдэг компани байлаа гингүүд энэ бол Францын үндэстэн дамсан корпорац гингүүд биш үү. Тэгээд market cap нь 2984 тэрбум евро. Евро ч доллараас үнэтэй шүү дээ. Тэнгүүд энэ Acciona гэдэг компани байна. Acciona гэдэг компани л ихэд 37 мянган ажилтнтай. Жилийн хагас эхний хагасаар ихэд 185 тэрбумын еврогийн борлуулалт хийсэн. Тэгээд зах зээлийнх нь үнэлгээ гэсэн чинь 772 тэрбум евро заяа. Swiss Power гэдэг компани байлаа гэдэг тэнгууд нь Swiss Power гэдэг нь болохоор шүү дээ. Энэ Шведд байдаг энэ 21 янз бүрийн байгууллагуудын нэгдэл болсон энэ компани гэдэг гэж байгаа байхгүй. Тэнгууд энэ дотор шүү дээ одоо явандаа бол юутай энэ сэргээгт эрчим хүчтэй холбоотойгоор маш олон компаниудыг ингэж оруулсан тийм нэгдэл болно гэж яриад байна. Тэнгүүтээ энийг юу гэж уншсан юм бэ? Siemens юм уу, Siemens юм уу? Миний бодлоор Siemens байна. Siemens гэдэг нэг компани байгаа байхгүй. Тэгээд энэ Siemens гэдэг компани нь Германы бас үндэстэн дарамсан компани. Тэгээд Мюних гэдэг тийм хотод бас байрладаг гинэ. Тэнгүүт энэ компани маань зах зээлийнх нь үнэлгээ нь 139 тэрбум. Тэгээд энэ Америкт байралтай Pacific Gas and Electric Company гэдэг байгаа. Энэхүү компани маань болохоор Сан Франциско буюу Калифорнид байралтай. Тэгээд зах зээлийн үнэлгээ нь 20 тэрбум. Duke Energy гэдэг компани бас Америкийн компани. North Carolina гэдэг юм байна. North Carolina ч одоо ихэнх нь mining-ийн үйл ажиллагаа ч бас явагддаг гэж байна Америкт. Тэгээд энэхүү компани маань тэгэхэд 78 тэрбумын үнэлгээтэй байгаа байхгүй. Тэгээд SP Group гэдэг энэ Азад байдаг, Сингапурд байдаг амар том компани юм байна. Тэгээд эднийхөө зах зээлийн үнэлгээг нь би олж мэдсэнгүү. Тэгээ Equinor гэдэг шинэ компани байлаа гэнгүүт 21 мянган ажилтнтай дэлхийн 100 гаруй дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг компани гэнгүүтээ 70 тэрбумын зах зээлийн үнэлгээ нь 70 тэрбум байгаа байхгүй. Тэгээ одоо сая сүүлд Volkswagen-тай партнер болсон гэдээ ярьж байсан. Volkswagen маань өөрөө
127 тэрбум еврогийн үнэлгээтэй ийм компани байгаа даа. Тэгээд харангууд энэ Energy Web Chain бол ерөөсөө энэ сэргээгт хэрчим хүчтэй холбоотой тэр тусмаа энэ ерөөсөө тэдний хэрчим хүчний борлуулалттай холбоотой энэ зах зээл дээр ерөөсөө бүр төрж орж ирж байгаа ямар ч баг өршөлтөгч байхгүй ийм том төсөл юм байна. Тэгээд одоо чинь Carbon Swap-тойгоо холбоотойгоор чинь ирээдүйд одоо чинь дараа 1 сарынхаа ч гэдэг юм уу 2 сарынхаа чинь тогныхоо төлбөрийг төлсөн байгаа. Тэр тогны төлбөр төлсөн тэрийг одоо чинь тэр төлбөрийгөө зүгээр шууд ингээд хэрэгснийхаа дараа төлөх биш. Ирээдүйд хэрэглэх тогоо чинь кредит болгоод авчингуудаа тэр кредиттэйгээ чинь NFT болгоод дараад нь бүр Energy Web Chain дээр чинь тэрийг ингээд янз бүрийн тийм Carbon Swap exchange дээр trade хийж болно гэж байгаа. Тэгэл зүгээр бүр ингээд судлах юм бол ойлгомжгүйч зөндөө юм байна. Тэгээд үнэхээр одоо нөгөө англиар гэх юм бол mind blowing тийм үнэхээр гайхалтай тийм цар хүрээ томтой ийм төсөл байна. Тэгээд яг энэ арийнхаа дэмжиж байгаа жишээ нэгээ 40 компани байгаа байхгүй. Энэ 40 компани нэгдэлтэй. Тэгээд өөрсдийн гэсэн токентэй энэ токен нь одоо энэ бүх энэ холбоотой энэ сэргээгт хэрчим хүчний энэ борлуулалттай холбоотой зөндөө олон өгж байгаа үйлчлэгчнүүд нь бүгдээр энэ токенээс хамаарна. Тэгээ харах юм бол энэ токены үнэлгээ бол одоо жишээ нь наазахын компанийнхаа үнэлгээнд дээр очлоо гэхэд л энэ төсөл бол ерөөсө 100 200 нуурна тий. Цаашлах юм бол бүр Twitter дээр хүмүүс ярьсан байгаа байхгүй. Энэ төсөл бол одоо би бүр ингээд одоо жишээ ирээдүйд хит хүрнэ гэж хэлэхэд ч хэцүү байна тий. Одоо бараг 1000 нуурч болохоор энэ төсөл гэж чинь зарим хүмүүс ярьж байгаа байхгүй. Тэгээд яг тэр утгаараа энэ удаагийн бууждах заасаараа EWT гэдэг төслийг та бүхэндээ танилцууллаа. Тэгээд яванда Чикагод бичлэг хийхээ болоод бид нар бас байрлалаа өөрчлөж байгаа. Тэгэхгүй бол бас байн Чикагоор ирээд аюу цаг алдаад байгаа учраас 7 хоногт аюу олон видео хийгээд хурдтай видеонууд гаргахын тулд бас өөрсдөө хийж байгаа шүү. Тэгээд олон видео хийгээч гэж санал болгож байгаа хүмүүсийнхаа бас санал хүслийг бид нар аюу ойлгож байгаа. Зүгээр хоёрын хооронд нэг тийм шалдар булдар юм яриад хүнд оронлоод байдаг усуудын юмыг бол бид нэг тоодгүй харин яг чин сэтгэлээс аюу гоё зөвлөгөө авдаг усуудынхаа бүх комментуудыг уншдаг шүү. Та нараа сонсдог шүү. Тэгээд холбоо өрмөр байл 4 дахь өдрийн Token Research Nights дээр орж ирээрээ тий. Тэгээд өөрсдөө судалж байгаа зоосыг бас бид нар танилцуулаарай. Тэгээд бүгдээрээ нэг нэгэндээ гоё мэдээлэл өгөөч тий. Монголчуудаараа бүгдээрээ хөрөнгө оруулалтын салбар дээр амжилт үзүүлье. Тэгээд баяртай. За дараагийн дугаараар уулзцаая. Тэгээд таалагдсан бол лайк, share хийгээд дараагийн дугаараар уулзцаая. За. Alright.